41 оноос эхлэн хэрэглэгчдийн брэнд бүтээгдэхүүн болсон нэг бүтээгдэхүүн бол яа харахгүй атар талах юм. Гэвч атар талахнаа шархны лент гарч иж байсан бол дахин порлон гарч ирсэн хэрэг гарчээ. Атар талахаас хүнсэндээ хэрэглэсэн иргэн энэ талаараа дахин процент мэдээсэн байна. 1941 оноос эхлэн хэрэглэгчдийн дунд брэнд болсон бүтээгдэхүүн бол яа харахгүй атар нэрийн дасах юм а. Гэвч атар талахнаас байц хийгээд элдв төрлийн шархны лент гарлаа гэж дуудаж байсан бол мөн саяхан атар талахын дотроос порлон гарч иж олныг гайхшруулсан. Атар талахын өглөөр авч хүнсэндээ хэрэглэдэг хэрэглэгчийн талаар дахин хуудсандаа мэдээлэл хийж оруулсан байна. Үзэгч таны зургийг харж байгаачлан атар өрөө компани үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн дотроос энэхүү порлон гарч ирсэн нь хэрэглэгчдийн урмыг дахин хугалсан үйл явдал болсон. 2013 оны 3 дугаар сарын 1-ээс эхлэн хүнсний тухай хуулинд өөрчлөлт орж атар талах ууцтай болж үнэн нэмэгдэн албаныхан 210 төгрөгөөр ууцтай үнэлсэн. Гэвч инглигээд хүнсний аюулгүй байдал чанар талаасаа огцхож дээдсэнгүй харин бүр элдв янзын зүйл гарч ирсээр байгаа нь атар талахын шалгалт шаардлага тавьдаг мэргэжлийн байгууллага байхгүй юм даа гэсэн ойлголтыг олон нийтэд гаргаж эхэлсэн. Элдвийн халдвар тээсэн байх магадлал бүрэн боломжтой иймэрхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байгаа нь далгаж ихэр компани хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг сонирн байгаа юм. Дараагийн бүтээгдэхүүндээ ийм алдаа тохиолдолд гарахгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд нь атар талаханд анхаарлаа хандуулах цаг болжээ. Өдрийн тойд уян мэдээллээ.